Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр гадаад үгэнд хэрэглэгддэг П, К, Ф, ишчээ онцгой дөрвөнгийн өгүүллэгчийг давтан уншиж бичцгээнэ. Энэ юуны зураг вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Пүүс. Пүүз. Эхэнд нь ямар авиа сонсогдож байна бэ? П. П. Бичихдээ дэвтрийн хос шугамны дээд талаас налуу шлуун зураас дэгээ эхлэлтэй орхицтой богино шлуун зураас гэсэн хоёр зургаас бүтнэ. Хамтдаа гарт бичцгээе. 1 2. Дахин нэг бичиж хүүхдүүд ээ. 1 2. Том П үсэг. Эхний зурлагыг дээрээс эхэлнэ. 1 2 3. Дахиад нэг удаа бичиж 1 2 3. Сайн байна. П үсэг орсон ямар үг гэдэг вэ хүүхдүүд ээ? Пуужин, принтер, хусан ойд амьдардаг панда. Одоо бүгдээрээ үг тааш тоглоё. Трактор аслаа. Яаж дуурдаг вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Мэдээж пад гэж дуугарна. Тоотой хоол буцаллаа. Ямар чимээ сонсогдох вэ хүүхдүүд ээ? Фор. Ямар муухай үнэртэй юм бэ? Тэгвэл бид нэр ямар авиа гаргадаг вүлээ? Сайн байна. Пөөх гэдэг шүү дээ. Томцсон гутлаа чирч яваа хүн явж байна. Сонсъё. Сайн байна. Фар. Бороо туслана. Ямар чимээ гарах вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Под. Тасгалан амжилтаа гүйцэтгсэн хүүхдүүдээ баяр хүргэе. Хүүхдүүд бидний тоглох дуртай тоглоомын газар байна. Нэрийг нь юу гэдэг вүлээ хүүхдүүд ээ? Парк. Хамгийн сүүлд нь ямар авиа сонсогдож байна? К. Сайн байна. Тэгвэл бичихдээ дэвтрийн хос шугамны дээрээс налуу шулуун зураасаас эхэлж бичнэ. 1 2. 3 дахь зурлагыг бичихдээ үзэг салгаж бичдэг. 3. Дахин бичиж 1 2 3. Сайн байна. Том үсэг. 1 2 3. 1 2 3 дахь зурлагыг зурахтаа үзгээ салгана. 3. Сайн байна. Дахиад яаж дуурдаг вүлээ хүүхдүүд ээ? Тийм ээ. Ку гэж дуурдаг. Энэ юу вэ? Карт. Хүүхдүүд юу үзэж байна? Кино. Энэ юуны зураг вэ хүүхдүүд ээ?
Ботоо зураг байна. Фото. Фото. Эхэнд нь ямар үсэг сонсогдож байна вэ? Ф. Ф. Тэгвэл яаж бичдэг юм бол? Бүтэн 100 дугаар зурлаг байна. Дараас эхэлж бичнэ. 1 үдэг салгахгүй 2 3 сүүлийн зурлаг зураас. Дахин багштай хамт агаард бичье. 1 2 3 сайн байна. Том F үсэг. Мөн адил доороос эхэлнэ. 1 2 3 дахин бичье. 1 2 3 сайн байна. Эдгээр зургуудыг нэрлээрэй. Эдгээр зургуудыг нэрлээрэй. Форм. Кофе. Энэ ямар спорт билээ хөөхдөө дээ? Гольф. Эдгээр үсгүүдийг ажиглацгаая. П, Ф, К. Энэ асуултын тэмдгийн оронд ямар үсэг байх юм болоо? Сайн байна. Ишчээ. Ишчээ. Ямар үгэнд ордог юм бол? Борш. Үсгийг дангаар нь уншихдаа ишчээ үгэнд орохороо борш буюу ишээр дуудагдана. Борш гэдэг маань хөрмөнжингийн соус буюу шүлэнд хийж хэрэглэдэг. Борш. Бичихтээ бид бүхний мэддэг иш үсгэн дээр Ц үсгийн жижиг гогцоо зурлаг ороод ишчээ үсэг маань бүтдэг байна. Багштайгаа хамт агаард ичээ. 1 2 3 4 дахиад нэг удаа 1 2 3 4 том ишчээ үсэг. 1 2 3 4 дахиад нэг удаа 1 2 3 4 сайн байна. Одоо бүгдээрээ энэ гарч ирэх нэг оттой үгийг уншицгаая. Пу. Пүүс. Пүүзээ. Пүүзээр. Пүүзээрээ. Дараагийн үг юу гэж байгаа бол? Харъя. Пүүзнээсээ. Одоо хитэ оттой болсон бэ хөхтүүд те? 2. Спорт. Спортоо. Спортоор. Спортороо. Дараагийн 2 оттой үг. Цирк. Циркээ. Циркээс. Циркээсээ. Кофе. Кофег. Кофегоо. Копигоо. Одоо бүгдээрээ 3 оттой үг уншия. Цирк үзлээ. Би цирк үзлээ. Би ээжтэйгээ цирк үзлээ. Би ээжтэйгээ хамт цирк үзлээ. Маш сайн. Одоо өөрсдөө уншаарай.
Сайн байна. Дараагийн 3 утга. Кофе уулаа. Ээж кофе уулаа. Ээж хар кофе уулаа. Ээж хар кофе чанаж уулаа. Сайн байна. Өөртөө уншаарай. Сайн байна. Одоо бүгдрээ нэгэн дасгал ажиллацгаая. Юу юуны зураг байна сайн хараарай. Өгүүлбэрийг уншия. Хүрэн манжингаар борш хийн. Тамир боксing спортод дуртай. Аав банкнаас картаар мөнгө авлаа. Манай ангийнхан пором өмсдөг. Зааврыг уншия. Зургийг тохирох өгүүлбэртэй холбоорой. Эхний өгүүлбэрийг холбоё. Хүрэн манжингаар боршин гэдэг өгүүлбэр аль зурагтай холбогдох вэ хүүхдүүд ээ? Сайн байна. Борш. Тамир боксing спортод дуртай. Тийм байна хүүхдүүдээ. Энд тамир бокс тоглож байна. Тэгэхээр энд холбогдох нэ. Аав банкнаас картаар мөнгө авлаа. Энэ зурагтай холбогдох уу? Үгүй. Мэдээж бэлэн мөнгөний машинтай холбогдно. Сайн байна. Манай ангийнхан пором өмсдөг. Тийм ээ, манай ангийнхан пором өмсдөг. Тэгэхээр эдгээр поромтой зурагчтай холбогдох нэ. Сайн байна. Саний унс өгүүлбэрүүдээ гэртээ уншиж нүдлээд цээжээрээ бичээрэй. Тамир боксing спортод дуртай. Хүрэн манжингаар борш хийн. Манай ангийнхан пором өмсдөг. Аав банкнаас картаар мөнгө авлаа. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хөөрхөн хүүхдүүдэд баярлалаа.